бас гаргажсэн хамгийн гоё сонголтуудын нэг юм байсан гэж би бол хэлээ. Өглөөний мэндэ яана оройтос ирсэн нэг газар руу явах хэвээр. За одоо би энд ирсэн байна. Натурын энд байдаг штэ. Өнөөдөр Солонгосын хэмжлэг дээр ирэх хэвээр. Тэгээд 9 цагаас гэхдээ 8:30-аас бэлэн байх гэсэн би хоцорсон. Урчин зураг авалт нэлээд оройтсон ч гэсэн гялс усанд орчоод унтсан. Яагаад гэхээр мэсэлд орохын өмнө илүү дутуу хурц өнөргүй байх хэвээр, нүүр амаа будаагүй байх хэвээр гэсэн учраас тэр дагуу тэгэл босонгуудаа хүрээд ирсэн. Өө тийм, миний нэрээ нэг андуурсанд нэг зүйл байна. Би чи одоо эмнэлэг дээр ирээл шууд лазерт ороод нэг сүмбэд гар хурж байгаа юм шиг шууд хараа ороод алаад өгөх юм байх гэж бодсон чинь үгүй юм байлээ шүү манайхаа. Би Солонгосын эмнэлэг 7 хоногийн өмнө ирж шинжилгээ өгсөн намайг заавал шинжилгээ өгөх ёстой гэсэн учраас шинжилгээ өгөөд үзлэг онцлогоонд орсоод эмчийн дүгнэлт гарсан. Шууд мэцэлд ороход бол ямар ч асуудалгүй юм байна. Яагаад гэхээр би линз зүүдгүй тогтмол шилээ зүүдэг байсан. Мөн одоо элдв бусын сормууст наах ч юм уу тод янз бүрийн бодог шунх хэрэгэлдэггүй байсан маань айгу даваа тал болсон шүү. Би тэ өглөө нь ингээм мэцэлд орох гэж ахаад шинжилгээ өгсөн. Тэгээ үзлэг онцлогоонд орчоод тэгээд эмнэлгийн гэрээтэйгээ танилцаад ингээд уншаа танилцаад байж хаад эмч маань орж ирсэн. Уг нь бол мэцэлд орох гэж байгаа хүмүүстэй өмнөх өдөр нь 30 минутын сургалт одоо зөвлөгөө мэдээлэл өгдөг юм байлээ. Би болохоор хүндэтгэх шалтгаантай яг зураг авалттайс болохоор эмч маань ойлгоод тэгээд өглөө нь надад 30 минут зарцуулаад мэцэлд орохынхаа өмнө бас ингээд сургалт зөвлөгөө мэдээлэл заавал өгөх ёстой гэдээ өгсөн байгаа шүү. Цэцгийн шилгийн өөрчлөлт, шилгийн хэмжээ их байгаад туссан хаалганы сонголт бас зөв өөрчлөлт ухаан төгөн би хэлжсэн тийм. Тэгэхээр лазер мэслэгтэй болон эсвэл механик мэслэгтэй хоёр шууд харлахад болно гэсэн. Бүрхүүлчин зузаар учраас би тэгээд цэцгийн ч өндөр учраас лезик гэдэг хаалганы үүдээс санал болгоод илүү сайн харааны үүдийг авчин гэсэн үг байна. Тэгэхээр хаалганы үүдийг одоо хаалганд орох юм процесс нь яаж хийх вэ гэдэг нь хэлээ. За хаалганы хэсэг болохоор зөвхөн өдөржин тусаад авсан л энэ тусаалаа хүчин амлах тусаалаа гэсэн. За өчигдөр би жоохон оройтч хараад тэгээд орой унтсан. Тэгсэн чинь өглөө жоохон баг зэрэг шууд сэрэнгүүтээ хүрээд ирсэн байхгүй. Тэгсээд үзлэгийнхаа өрөөнд ороод нүдийнхаа эцсийн байдлыг хараагаа дахиж сүүлүүдээ шалгуулад одоо нүдний ширэг ингэж харна гэдгийг шалгуулад өмнө зүгээ тохирсон шил маань сая 0.0 0.5 зүүнүүдтэй жоохон нэмэгдээл л да. Энэ нь болохоор ядралтын нэг шинж тэмдэг гинэ. Тэгээд хоёр дахь үзлэгийнхаа өрөөрөө ороод эмчтэйгээ уулзаад болохгүй асуудлуудаа яриад нэмэлт одоо асуух зүйл байл одоо ч суугаад эмч маань одоо яаж гам барих уу яах вэ ийх үү гэдгээд зөвлөж хэлээд тэгээ ийм хаалга ингэж тэгж орно шүү гэдгээ тайлбарлаад одоо сая гэрээндээ гар үсэх зурсан байна. Удахгүй эмч маань цэцлийн өрөөнд дуудана. Нэг 2 минутын нийтлэл 15 минут орчим болох юм шиг байна. Тэгээ гэрээг уншиж байхдаа жоохон яасан амин сөрөг сөрөж байгаа юм байна. Тэгээ ийм тийм юм гарч олцшгүй одоо гам барихгүй л ингэ шүү дээ гэж бидийг уншсан жоохон амар ч юм шиг санагдсан гэсэн нэг одоогонд бол нэг тийм айдас байхгүй гайгүй. Тэгээ мэдээ алдах зүйл хийн гэсэн учраас. За тэгэл ингээл байж юм да. Мэс заслын өрөө бэлэн болохыг хүлээх зураа бас нэг юм хэлмээр санагдсан. Би нүдний лазер сонирхоод ингээд судлаад байж хахад маш олон хүмүүсээс надад хэлжсэн. Солонгос руу яв, Турк руу яв, Венетик руу яв. Одоо энэ лазер хийхэ болцсон. Зүгээр линз суулгадаг болсон штэ. Наа чин хоцрогдсон гэдэг ч юм уу те. Уучлаарай манайхаа. Ер нь ол те. Ямар лазер тохирохын одоо тэ зүсэлттэй юм уу зүсэлтгүй юм уу үнэхээр лазер нүдийн чинь хийж болох юм уу гүй юм уу гэдгийг чинь шинжилгээний хариу дүгнэлтээр мэрэгжлийн эмч чамд хэлнэ. Тэрнээс иш зүгээр би энийг хийлгэн зөвхөн тэрийг л хийлгэнэ гэдэг зоргоор хийдэг эд бас биш шүү. Тэ нүд гэдэг чинь ямар чухал эрхтэн бэлээ. Тийм болохоор заавал мэрэгжлийн газар нь мэрэгжлийн зөвлөгөөгөө аваарай. Сүүлдээ энэ эрүүл мэндийн салбарч баг бизнес болсон юм шиг те. Болж л өгвөл гадагшаа шидчихгээл гэтэл гам барилт гэдэг зүйл чинь ямар чухал илээ те. За тэгээ мэс заслал руу орсон. За максимум да нэг 10 минут үргэлжилсэн баха. Ямар нэгэн өвдөлт зовёр ерөөсөө огт байгаагүй. Би тэг хүмүүс сонирхуулах журмаар бичлэг хийчихэд хүү би блог хийдимаа энэ төр гэд бол бичлэг хийсэн байгаа шүү. Тэг миний гарт нэг айгүй хөөрхөн нэг жижигхэн хөөрхөн тоглоом бариулаад базалцсан. Тэр бас айгүй хөөрхөн байсан. Гэтэ яг ямар тоглоом байсныг би мэдэхгүй байна. Зүүн гар маань жоохон хоос оргиодсан болохоор би гүзээгээ хэдэд базаал тэгэл байжсэн.
Тэгээ эмч бол дээшээ хараарай гэдсэн. Сүүлдээ бүр хаашаа харж байгаа ч мэдхээ байсан шүү дээ. Тэр хооронд л тэгэл дуусаал өндөрлсөн доо. За ингээл гарч ирэл нүдний ойрчмын нөгөө ариутгалаа арчаад ингээд байж байгаа шүү. Тэгээд давхар дахиад үзлэгэндээ ороод шаардлагатай үзлэгээ хийсэн. За ямар ч юм лазертай ороод ирлээ. Тэгээд баг зэргийн нөгөө нэг цантцсан юм шиг нүд нэг тийм харагдаад байгаа байхгүй. Дажгүй одоохондоо мэдээ алдалцсан болохоор яг тэгээд нэг бүрсэлттэй болохоор шууд хараад амрах тухай бодож байна. Одоо энэ ч маань бас сая үзээд нөгөө шаардлагатай тусаалга энтрийг хийх гээд төр гарчаад буцаад орчих гээд байж байна. Зөвхөн өөр авах юм аа та. Тэгээд хоёулаа ойрхон мэдээж чинь Тэр ойрхон нүд такситай явах гэдэг байна. Өчигдөр гарахаар чинь жаа маань гэлхэн. Зөвхөн ярьж шүү дээ. Кек юм байна. Юу яах вэ? Уусан мэтлэхэн нүд маань хөө. Яана энэ хэсгийг багш бити хараарэ. Амьдралдаа нэг дөмгөн шиг идэг гэхээр л багш зү. Таргал чинь хавгын чинь усгүй чинь гэл бас гизүү штэ. Мессаслын дараах нэгд хоног ингэж гоё сэрлээ. Сүмбэгийн найз охин шиг хараа оруулж сэрж байгаа юм чинь. За солонглын азиг имлэгийн бас нэг гоё юм үүдэндээ юм кофений машинтай. За имлэг дээр хүрээд ирсэн байна. Өнөөдөр үзлэгийн нэгд өдөр. Нүдэнд хийсэн линзээ ахуулаад тэгээ шалгуулсан. Харааны өчигдөр жоох ингээд юм орцсон торцсон юм шиг мэдрэмж төрөөдсөн өчигдөржингөө унтсан. Өнөөдөр бол тэр торох мэдрэмжийн зүгээр. Гэхдээ баг зэргийн бүрсэлттэй хардж байгаа. Гэхдээ нөгөө өмнө цилиндер зүйд байхдаа бүр сарнж хардаг байсан бол тэр нь тогтцсон айгүй цэгцтэй хардаг болсон байл. Миний хувьд солонглын азиг имлэгийн анх нүдний иж бүр шинжилгээ авдаг, нүдний хуурайшилт оншилж эмчилдэг имлэг гэж бодоод анх шинжилгээ өгөхөр ирж исэн. Тэгээд сонирхоод ингээд судлаад үзсэн чинь хараа засах лазер мэсцлийг бүх төрлөөр нь хийдэг. Тэгээ бүр герман технологи нэвтрүүлж чадсан мундаг имлэг байсан шүү дээ. Би чи вау гэж байгаа юм чинь. Вау гэ дахиад цааш судлаад үзсэн чинь Монгол хүний эрүүл нүдний төлөө урайнд дор 18 дахь жилдээ нүдний эрүүл мэнд тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж исэн бүр мундаг том имлэг болж таарсан шүү дээ. Би ч бүр вау болж байгаа юм чинь. Цаашлаад хэлэхэд хүртэл яг үнийг хэлэхэд манай эмч сувлагч нарын чадал чансаа чадвар дэлхийн хаач гологдохгүй гэдэг дээр би бол нэр үнэхээр нүүр бардам хэлнэ шүү. Хаач энэ тэнд Европч гэсэн явж байгаад манай эмч сувлагч Монгол эмч сувлагч нар бол нэр тэр хавьдаа бол нэр базнуу гэхээс базуулдгүй л харагддаг шүү. За эмчтэйгээ уулзаад гараа дээр ирлээ. Үзлэгээ үзүүлчлээ. Харьцангуй хавдалт хөхрөлт элдв дутуу тийм юм айгу байна. Тэгээ айгу сайн эдгэрэлт айгу хурдан байна гэсэн. Зүүн талынхаа нүдний линзийг ахуулчлаа. Баруун талын жоохон төр байлгаж яг авахд болно. Гэхдээ төр байлгаж гэсэн. Тэгээд өнөөдрөөс эхлээд яг усанд орж болно гэсэн шүршүрт очиж болно. Тэрнээс бити баан маань суугаарай гэдгсэн. Гинт бодлоо. Хүс бас өртөд гэсэн. Тэгээд ямар ч байсан одоохондоо л хараа бабаар ингэ тогтоод дэжгүй болж байна. За одоо тэгээ гадуур ажиллаа хөдөлтөд явахд л ямар ч асуудалгүй гэсэн. За би солонгос лазер, нүдний лазерт орсон. Тэгээд орсныхаа маргааш нэг үзлэгтэй хамрагдаад одоо яг өнөөдөр 7 дахь хоног нь болцсон байна. Бас дахиад эмчийн үзлэгтэй онцлогоондоо орчоод одоо эмчээс хүлээгээд байж байна. Миний бас гаргажсэн хамгийн гоё сонголтуудын нэг энэ байсан гэж би бол хэлнэ. Ягаад гэхээр өмнө ингээл бол миний цилиндр өндөртэй. Тэгэл дандаа ингэ юм бүрсийж сарниж хардаг байсан. Тэгэл шилгүү үед амар стресстэй. Гэтэл одоо ингэ шилгүү бүх юм ингэ тод хараад байна. Гоё яа. Гэтэ яг бүрэн хараа маань бол яг тогтдог байгаа. Багаар тогтдог. Хамгийн чухал зүйл нь угаасаа гам барилт, эмчийн үзлэг онцлогоондоо тогтмол цаг ир гэсэн цагт нэрж үзүүлэх ёстой. Тэр нь амар чухал байсан. Яг Бис заслын хувьд бол максимумд нэг 5-аас 15 минут л үргэлжилж байгаа шүү дээ. Гэтэл нөө дараагийн тэр сар гарны гам барилт 7, 14 сар, 3 сар, 6 сарын давтан үзлэг онцлогоо бол хамгийн чухал зүйл нэгээд байхгүй. Тэг би ч одоо баяа айлын хөвгт биш юм чинь. Магадгүй яг гадаад очиод нэг лазер хийлгээд буцаад ирлээ гэхэд энэ давтан үзлэг онцлогоог би амжихгүй байх, барахгүй байх. Айгүй бол нөө виз нь гарахчгүй байх ер нь. Тэгээд ерөнхийдөө бол асуудал үүсгэтэй. Гялс гүйж очиод эмчээ гэд асуухад одоо Монгол тэр эмнэлэг нь байж нэхэр чинь жаргал үсттэй. Тэгэл ерөнхийдөө буухацтай буцах хаягтай хамгийн гоё юм нь юу гэж
мэрэгжлийн эмчтэйгээ төрлөх хэлээр ойлголцсон гэдэг нь жаргал шүү нэр манайхаа. За ингээд би юу модуль болд юм уу дөө. Тэгээд эмч сувлагч нартаа баярлаа.